Сайн байцгаана үзэгч та бүхэндээ энэ оройн амраг яалтхан мэдчилж байна. ДБС-ээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Төвөн Бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид хөтөлбөрөөрөө өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулах гэж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Хэмэдэ бүх шинжлэх ухааны үндэс нь математик гэж үздэг түүнчлэн Дархуул аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчдийн 70 орчим хувь нь математикийн хичээлээр эсэлтийн эрхийг шалгалт өгдөг гэсэн судалгаа байна. Тэгвэл математикийн судалгаан хичээлд анхаарч Дархны ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарыг чадахжуулахар боллоо. Дархуул аймагт хэрэгжиж байгаа боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд Дархны ерөнхий боловсролын сургуулиудын математикийн багш нарыг чадахжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахар боллоо. Манай аймгийн хэмжээнд төрийн өмчид 79 багш, хувийн хвшээлд 23 багш, мэрэгжлийн боловсролын сургуульд 8 багш гээд нийтдээ 110 математикийн багш нар ажилладаг байна. Үүнээс 40 орчим хувь нь 15 хүртэлх жил ажилласан туршлагатай. Эдгээр 15 хүртэлх жил ажилласан залуу багш нарыг сургалтанд зайлшгүй хамруулах бол харин 15-аас дээш жил ажилласан багш нар өөрсдийн хүсэл дээр хамрагдах боломжтой гэлээ. Сургалт 1 жилийн хугацаанд 3 удаа зохион байгуулагдана. Энэ үеэр багш нарын дунд ур чадварын уралдаануудыг мөн явуулна гэлээ. Сургалтанд Дархуул аймаг дахь туршлагатай заах арга зүүн багш нар Улаанбаатар хотоос мэрэгжлийн багш нарыг өрн хамтран ажиллана гэдгийг онцоллоо. За энэ сургалтыг зөвхөн Дархуул аймагт байгаа Ахмад багш нарын одоо математикийн заах арга зүйн чиглэлийн багш нараас гадна Улаанбаатар хотод яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төвүүд за одоо мэрэгжлийн багш нарыг урьж авчирч энэ одоо сургалтыг зохион байгуулах болно гэдгийг хэлье. За энд зөвхөн багш нар хамрагдахгүй бас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн буюу ялангуяа 11, 12 дугаар ангийн яг энэ чиглэлээр суралцж байгаа хүүхдүүдийг бас хамруулах боломж бас биднэрт нэгдэж байгаа. Тийм учраас одоо өнөөдөр энэ хүрэлцээрс нийт багш нарыгаа бидний зарлж байгаа хөтөлбөрт бас амжилттай хамрагдаасаа гэж хүсэж байгаа. За хоёрдугаар математикийн заах арга зүйн нэгдлийн багш нарын хувьд нэг онцлог зүйл нь яг энэ хичээлүүдийн үндсэн суурь учраас энэ чиглэлийн одоо ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн сургуульд одоо хичээлж байгаа багш нарыг за одоо яг сүүлийн үеийн одоо нэг үзэгдэл бол хувийн хвшний сургуулиуд нь тодорхой нийгмийн болцоог боломжийг хангаж өгөх зорилгоор татан авах юм үзэгдэл маш их байгаа. Тэгэхээр энийг бид нар хамгаалж үлдэх, өөрөөр хэлбэл ерөнхий боловсролынхаа сургуулиудын нийт хүүхдүүдийн маань 90 орчим хүн сурж байгаа төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд энэ чадварлаг багш нарыг авч үлдэх одоо нийгмийн баталгааг хангах хөтөлбөрүүдийг энэ жилээс эхэл зарлана. Энэ жилийн тухайд бид нар яг энэ математикийн чиглэлээс тодорхой тооны багш нарыг нийгмийн баталгааг хангах орон сууцны одоо урьдчилгаа хөнгөлтийг эдлүүлэх ийм боломжийг зарлж өгч энэ багш нараа авч үлдэх ийм одоо бодлогыг бас хэрэгжүүлэх болсон гэдгийг бас сая зарлж мэдээллээ. Тэгээд энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед төрийн өмчийн багш нараа хувийн хвшилд ажиллах сонирхолтой болжээ. Иймд төрийн өмчийн сургуульд туршлагатай ашигладаг багш нараа авч үлдэхийн тулд нийгмийн баталгааг нь бодлогоор хангана гэлээ. Тухайлбал энэ жилээс тус хичээлийн багш нарын амьдрах орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт эдлүүлэх хөтөлбөрийг зарлана гэж аймгийн засаг дарга мөн мэдгдсэн юм а. Эхний ээлжийн сургалтууд 2 дугаар улирлын сурагчдын амралтаар буюу 4 дугаар сарын 7-оос 11-ний хооронд 5 хоногийн хугацаатай явагдах юм а. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Ур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтөд танилцах форум Дархан хотод өнөөдөр боллоо. Салбар форумд Дархан улаан аймаг төдийгүй Говь Сөмбөр, Өвөр хангай, Өмнө Говь, Сэлэнг аймагуудын 60 гаруй албан хаагчид оролцлоо. Дархуул аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар 1323 мянган тонн хүлэмжийнхээ үсгэсэн дүнтэй байна. Үүнээс эрчим хүчний үйлдвэрлэлээс 87%, айл өрхүүдээс 366%, барилгын салбараас 336, зам тээврээс 044, хөдөө аж ахуйгаас 282, харин хог хаягдлаас 257%-ийг эзэлсэн байна. Үүнтэй уялдуулан Дархуул аймаг хүлэмжийнхийг сааруулахад эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрийн газар, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбарт шинэ дэвшилт технологиуд, ногоон технологиг нэвтрүүлж, түүхийн нүүрснээс татгалзаж, сэргээгт эрчим хүчийг түлхүү хэрэглэж, инновац нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлсэн. Тэгвэл өнөөдөр уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хамтын ажиллагааны төвтэй хамтарч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөний төслөд танилцаж, туршлага солилцох форумыг Дархан аймагт зохион байгууллаа. Форумаар аймагуд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, тулгамдж байгаа асуудлуудаа хуваалцсан, цаашид хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвд Аяндлагын ногоон өршлийн институт гэсэн энэхүү 3 байгууллага хамтран улсын хэмжээний бүсчилсэн сургалтуудыг бол 21 аймгийн 300 гаруй төрийн албан агч нарт бол сургалтыг бол хийсэн байгаа. Тухайн аймагт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа, аймгийн нийгэм эдийн засгийн салбарт уур амьсгалын өөрчлөлт яг ямар байдлаар нөлөөлөд байгаа юм. За нөгөө талдаа тухайн аймгаас хэдийн хэмжээний хүлэмжийн ялгараад байгаа энэхүү судалгаануудаа энэхүү одоо суурь нөхцлүүдээ болоод за энэхүү нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэрхэн аймгийнхаа түвшинд бууруулах боломжтой. Энэхүү ялгараад байгаа хүлэмжийн хийгээ аймгийнхаа түвшинд хэрхэн бууруулах юм бэ талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг бол боловсруулсан байгаа. Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд тус салбарын албан хаагчдын уур амьсгалын талаарх мэдлэг мэдээлэл хангалттай сайн байсан ч тухайлсан буюу наривчилсан техникийн мэдээлэл дутмаг байгаа нь харагджээ. Харин судалгааны дүнгээр орон нутгуудаас Дархан уул аймаг онцгойлон сайнаар үнэлэгдсэн байна. Тухайлбал манай аймаг 2023-2024 онуудад байгаль орчин аялал жуулчлалын сайдын аймгийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох сааруулах төлөвлөгөөг урьдчилсан байдлаар 2 бүлэг 15 зорилт 115 арга хэмжээтэйгээр боловсруулан иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэхээр бэлтгэж байна. За Дархан уул аймгийн хувьд бол нийт одоо энэ хүлэмжийн ялгарлын бол 88 орчим хувь нь энэ эрчим хүчний үйлдвэрлэлийн салбараас гардаг. За үлдэж байгаа нөгөө барилгын салбар, хог хаягдал, айл өрхүүд. Тэгэхээр бид бол энэ эрчим хүчний салбар дээр энэ шин техник, технологиг нэвтрүүлэх ийм зайлшгүй шаардлагууд байна гэж ингэж бас тодорхойлж байгаа. За тэгээд бид дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө бол аймгийн иргэдийн хурал тун утгагүй бас өргөн барьж хилцүүлж ингэж төлөвлөгөөгөө батлуулах юм учиртай. За сүүлийн жилүүдэд бол Дархан уул аймаг бас энэ хүлэмжийн бууруулах чиглэлд бол одоо онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа гэдгийг бол иргэд бас мэднэ. Бид үе шаттай энэ уурын зоохуудыг буулгах, за автомашины одоо янангаас ялгарч байгаа энэ хүлэмжийн хийд бас тодорхой стандартуудыг нэвтрүүлэх. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан уул аймаг Ногоон Дархан 2032 нэртэй ийм хөтөлбөрийг бас хэрэгжүүлж энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, за энэ сөрөг нөлөөллийг сааруулах чиглэлд бол бас тодорхой хувь нэмрээ оруулаад ажиллаж байгаа. За одоо илүү бидэд энэ наривчилсан төлөвлөгөө рүүгээ орж энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах юм зайлшгүй шаардлагууд бий болж байгаа гэдгийг энд бас онцолж хэлнэ. Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд олон ажлыг үе шатстайгаар хийж эхэлжээ. Тухайлбал шаардлага хангахгүй уурын зуухнуудыг буулгах, автомашины андангаас ялгарч байгаа хүлэмжийн хийн стандартыг нэвтрүүлж, Ногоон Дархан 2032 зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Даян дэлхийн байгаль орчны санхүүжилт 8 буюу тогтвортой хотуудын үр нөлөө хөтөлбөрийн хүрээнд Монголын хүртээмжтэй ногоон хотууд төсөл Дархан хотод хэрэгжих гэж байна. Дархан Эрдэнэт олон нийслэл Улаанбаатар хотуудад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монголын хүртээмжтэй ногоон хотууд төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү төсөл нь орон нутгийн засаг захиргааг байгаль дээлтэй, уур амьсгалд өөрчлөлтөнд дэсвэртэй, нүүрс төрөгчийн хий ялгарлыг боломжит дээд хэмжээнд бууруулах, хотын нэгдсэн ерөнхий төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх томоохон зорилготой. Тэгвэл өнөөдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан хотноо энэхүү төслийн хүрээн дэх бичиг баримтаа боловсруулах, зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо. Төсөл нь үндсэндээ 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх юм. Үүнд биологийн олон янз байдлыг хадгалж, эрсдлийг бууруулах үр өгөөжтэй хотын нэгдсэн төлөвлөлт. 2 дугаарт тогтвортой байгаль дээлтэй, даван туулах чадварыг сайжруулах, хотын хөрөнгө оруулалтыг инновацлог санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар дэмжих. Харин 3 дугаарт мэдлэг туршлагыг хуваалцах, чадварыг сайжруулах гэсэн 3 хэсгээс бүрдэнэ гэлээ. 2026 оноос 5 жилийн хугацаатай Дархан хот, Эрдэнэт хот, Улаанбаатар 3 дээр хэрэгжүүлэхээр ийм төсөл хэрэгжиж эхэлж байгаа. За энэ хүрээндээ бас нэгдсэн үндэсний байгууллагын энэ төслийн баг за нийт 12 зөвлөх, 12 салбар чиглэл дээр хэрэгжүүлэхээр ингэж одоо хөрөлдсөн ирээд өнөөдөр аймгийн удирдлагууд за мөн одоо энэ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнтэй одоо нийт төслийнхаа саналуудыг төслийнхаа үндсэн одоо хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж бид нар одоо орон нутгатайгаа одоо зөвшөлтсхийн ажиллаар хүрэлцэн ирсэн байна. 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Тэгээд одоо эх 5 жилийн хугацаанд Дархан хотод мэдээж энэ үндсэн 8 чиглэлд буюу одоо хогны
одоо чиглэлээр, хүнсний чиглэлээр, за мөн одоо нийтийн тээврийн чиглэлээр, за мөн одоо хүнсний лабораторийн чиглэлээр гэдэг нийтдээ 8 гол чухал гэсэн саналуудаа Дархан хот маань өгсөн. Энэ дээр бас одоо төслүүдийг хэрэгжүүлнэ. Ойролцоогоор 6 орчим тэрбум төгрөгийн одоо буцалтгүйгээр санхүүжил. За энэ дээр бас манай орон нутгаас бас одоо зардал хуваалцах байдлаар оролцох ийм хэлбэрээр зохион байгуулахаар ингээд төслүүдийнхаа саналыг танилцуулаад ингээд өнөөдөр зөвшөлдсөд за ингээд цаашдаа одоо дайны дэлхийн уур амьсгалын сан одоо тэр байгууллагууд одоо хүргэж батлуулахаар ингэж ажиллаж байна. Монголын хүртээмжтэй ногоон хотуудад төслийн бичиг баримтыг боловсруулахад олон улсын болон үндэсний зөвлөхийн баг энэхүү бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга өнөр баяр өчигдөр хянаш шалгалтын ажлын хүрээнд иргэдийн санал гомдлын дагуу хийсэн шалгалтаар Дархан Улаан аймагт худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэггүй ажлын хэсэг байгуулж, улмаар тендер шалгаруулалтын нэг арга болох гэрээ шууд байгуулах чиг үүргийг хэрэгжүүлсэн гэлээ. Тодорхойлбол 2022-оос 2024-нд нийт 38 төсөл арга хэмжээний 63.8 тэрбум төгрөгийн илт хууль бус төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийг худалдаа авах тухай хуулийг зөрчлөөд илэрсэн гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын хэрэгжүүлэх газар үндэсний хорооноос бас хийж байгаа хян шалгалтын зарим нэг тайлан мэдээ за мөн цаг үеийн асуудлаас мэдээлэл гэж байгаа олон нийтийн хандаж. За өнгөрсөн оны төгсгөлд иргэдийн өргөл гомдоор Дархан Улаан аймагт хян шалгалт ажил хийгдсэн. Тэгээд энэ дээр хэд хэдэн ноцтой төсөл гарсан. Ялангуяа тендер худалдаа авах ажиллагаатай холбоотой зөрчилдөд нэлээд төгөөрөмж гарсан. Тэгээд би явж үжин Дарханы асуудал бол зөвхөн Дарханы асуудал биш. Энэ бусад энэ аймаг төрөөмжт компани төрийн байгууллага дээр байгаа нийтлэг бас алдаа дутагдaltaж бас энд байгаа болов уу гэж харж байгаа. Тухайлбал 22-оос 24 оны нийтдээ 30 гаруй төрлийн төсөл арга хэмжээний 63.8 тэрбум төгрөгийн одоо шууд худалдаа авалт хийсэн байж байгаа. Нээлттэй тендер зарлахгүй гэсэн. Энэ үл тийм бага тоо биш л дээ. Та хөөр одоо 63.8 тэрбум төгрөг гэдэг бол. Энэ бол үнэхээр хуулийг бол илт ноцтой зөрчсөн асуудал байгаамаа. Энэ дээр бид нар бол холбогдох албан шаарднуудад бол албан шаардлага хөрвүүлж байгаа. За мөн хууль зөрчсөн буруутай албан шаарднуудтай бол хариуцлага бол тооцоолох асуудлыг бол эрх буй албан шаарднуудад тавина гэж байна. Дархан Улаан аймгийн асуудал бол тендер худалдаа авалтын асуудал ямар хэмжээнд бас өөрөө хууль зөрчсөн, ямар хэмжээнд зарчимгүй байгаа буруу жишийг тогтож явж ирснийг бол харуулж байгаа чаддаг. Тэгэхээр энэ асуудлуудыг бол засаж залруулах нь бол одоо бидний үүргээ энэ ажлыг бол хийнэ гэж хэлж байна. Дараагийн мэдээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн энэхүү мэдээллийн дагуу бид өнөөдөр Дархан Улаан аймгийн засаг дарга аз жаргалаас тодорхойлго авлаа. Тэрээр Дархан Улаан аймагт засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлсэн шиг хууль бус худалдан авах ажиллагаа огт хийгдээгүй гэдгийг аль бие ёсоор мэдэгдсэн юм а. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга өнөр хоёр бол аль бие ёсны мэдээлэл бол хийлээ л дээ. Тэгэхээр Дархан Улаан аймагт худалдаа авах ажиллагаатай холбоотой өөрөөр хэлэх юм бол ард иргэдийн мөнгөөр хууль бус худалдаа авалт хийсэн байна гэдэг мэдээллийг өгч ин л доо. Энэ дээр яг Дархан Улаан аймгийн засаг даргын хувьд та яг аль бие ёсоор иргэдтэй ямар мэдээлэл өгөх вэ? Үнэн нь худал бодит эсэх дээр. За нэгдүгээр өчигдрийн мэдээллийг би орчилж сонссонгүй зүгээр фэйсбүүкийн мэдээлэл одоо сошиал орчны мэдээллийг сонслоо. Яг ямар мэдээлэл хийсэн гэдгийг сонссонгүй. За хоёрдугаарт энэ өөрөө ямар нэгэн хууль зөрчиод шууд худалдаа авалт хийсэн тохиолдлууд Дархан Улаан аймагт нэгч байхгүй. Тэгэхээр энэ мэдээллийн зөрүүтэй үйл ажиллагаанууд явагдаад байна гэж бид ойлголоо. За энэ шалгалтын ажлын хэсгийнхэн манад ирж шалгахад анхнаасаа л ерөөсөө бидрийг буруутгах зорилготойгоор л тайлбар тавиад хахад л мушгаал буруутгах зорилготойгоор л ирж шалгасан юм ажил хэсэг. За тэгээд өчигдөр одоо энэ мэдээлэл нь үнэхээр яг энэ байдлаар гарч байгаа бол харамсалтай байна. Нэг иргэдэд өгж байгаа буруу ойлголт нь Дархан Улаан аймагт хийж байгаа энэ худалдаа авалтууд бүгд одоо юу гэдэг анхнаасаа эрэхтэй за ийм төрлийн ажлыг тэдэн өргөр хийнэ гэхэд нь ямар нэгэн сонгон шалгуул зарлахгүйгээр шууд одоо бодгөрлийг дуудаад юм уу одоо төлгөөнийг дуудаад өгцсөн шиг ойлголт иргэдэд өгч байна.
За ингэж байгаа бол энэ өөрөө хууль бус ажиллагаа болно. Яалтч. Тэгэхээр энийг хэрэгжүүлж байгаа төрийн анх шатны нэгж байгуулах худалдаа авах ажиллагааны газар хөгжлийн бодлого хэлэлцэж чинь ийм юм хийхгүй шүү дээ. Мэдээж энэ чинь мэрэгчлэр яг энэ чиглэлээр ажиллаж байгаа энэ байгууллагууд чинь энэ үйл ажиллагаануудыг хуулийнхаа дагуу процедураар нь хийсэн ийм ажлууд. За энийг баталгаажуулж засаг дарга гэрээ байгуулдаг гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр нэг зүйл дээр итгэлтэй байгаа нь дарханчууд ч гэсэн маань нэг зөв ойлгосоо гэж болж байна. Төрийн худалдаа авах үйл ажиллагааг хэн нэгэн сайн дураараа шууд одоо худалдаж авдаг ийм үйл ажиллагаа байхгүй. За энэ өнгөрсөн хугацаанд болсон процедурууд шууд гэрээ гэдэг энэ ойлголт нь удаа дараа зарлаад эзэнгүү нөгөө эзэд нь тэр ажлыг хийхгүй байх сонирхолтойгоос нөгөө энэ ажлууд чинь ингээд удаагаад үлдээд нь шүү дээ. Тэгэхээр тэр улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт чинь нөгөө зориулагдах хөрөнгөндөө зарцуулахдаггүй хөрөнгөнд татагдах ийм ажлууд худалдаа ажиллагааны хуулийнхаа дагуу зөвлөмжөөр шууд гэрээ байгуулах хүсэлтүүд ирдэг. Тэрийг нь бас аж ахуйн нэгж байгууллага санал тавиад манай энэ ажлыг хийгээч гэдэг саналыг тавьжиж одоо сонгож сургалтыг хийдэг. Ийм ажлуудыг ингэж одоо буруу нэрлэл зарлаад байгаа нь үнэхээр харамсалтай байна. Та бүхнийг бас энэ мэрэгжлийн байгууллагуудаас буюу хөгжлийн бодлого хэлэлцэж худлаа ажиллагаанаас энэ мэдээллийг илүү тодруулаасаа гэж хүсэж байгаа. За тухайлбал би нэг 2-3 ажлыг хэлье. Ялангуяа 21-22 оны үед ковидын дараа бол энэ үнийн өсөлтөд шалтгаалж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгч байгаа ажлууд дээр маш олон ажлууд энэ улсын хэмжээнд маш олон ажлууд нөгөө сонгож сургалтгүй болсон. Өөрөөр хэлбэл иргэд оролцох сонирхолгүй болсон. Нөгөө ачаа дээврийн олон дахинаар нэмэгдсэн бараа батраалаа татж авахаас ахуулаад. За энэ үед юу болсон гэхээр тавигдсан тендер худалдаа авалтууд маань бүгд эзэнгүү өөрөөр хэлбэл тэр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр тэр чинь нэг зардал нь, хоёр зардал нь, гурав зардал нь, хоёр зарлаад одоо ямар нэгэн эзэн сонгож харуулдаггүй байх юм бол дараагийн шатны буюу шууд худалдаа авахыг аж ахуйн нэгж байгууллагад санал тавьдаг ийм хуультай. Энүүгээр аж ахуйн нэгж байгууллагыг оруулсан ажил гэсэн үг. Тухайлбал бид нар одоо энэ 15 дугаар агийн Mobicom-ийн улзуураас 8 дугаар сөрөөр явж байгаа замыг яриа л да 4-ийн энэ зам. Энэ тухайн үедээ зарлагдаад аж ахуйн нэгж байгууллагууд орохгүй энэ төсвөр энэ ажлыг хийхгүй гэдэг одоо нэг ч одоо худалдаа авалт хийгээд компани ирээгүй гэсэн үг. Тэгээ хэрүү энийг бид нар энэ хуулийнхын гаргалгааг ашиглаж дараагийн аж ахуйн нэгж байгууллага санал тавьж энэ гэрээлж энэ ажил хийгээг бол өнөөдөр энэ ажил хийгдээгүй энэ хөрөнгө татагдал өнөөдөр дарханд энэ ажил хийгдээг байгаа гэсэн үг. За мөн ялгаагүй хүнсний уул зүрийн доотлын зам байна. Одоо бидний тэр 4-ийг тавьсан одоо хүнсний зам гэж нэрлэдэг зам. Мөн л адилхан худалдаа авалт хийгээд зарлаад сонгож авалт ирээгүй. За хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Дархан сумын уулзуураас фризер хүртэл авцсан байгаа. Сонгож харуулад авсан эзэн нь энэ ажлыг хийхгүйгээ хаяа явуулсан. Тухайн газрыг бид нар хийгээч та нар нэгэнт гэрээгээр сонгож харуулад авсан юм чинь ажлаа хийгээч гэд удаа дараа гуугаад хийж чаддаг. Тэгэд одоо би Гэрэнтал буюу одоо манай Дархан улаан аймагт анх удаа гүүрэн байгууламж хийсэн компанийг танах энэ ажилд оролцоод хийгээд өгөөч гэж гуйж. Тэг яг бодит амьдрал дээр амьдрал ямар яг энэ ажил яаж явдггүй гэдгийг тэр болгон хүмүүс мэдгүй байгаад. Үндсэндээ бол сүүлийн 21, 22, 23 онд бол аж ахуйн нэгж байгууллагыг одоо сонгож харуулсаас илүүтэй баг гууж ажил хийх нь илүү байсан. Яг бодит амьдрал. Энийг одоо яг ажил хариуцсан хүмүүс бол бүгд хэлнэ. За одоо хамгийн сүүлийн чинь манай Дархан Арена шүү дээ. Дархан Аренаг одоо 13 жил хийгээд хийж чадаагүй. Тэгээ хамгийн сүүлд нь одоо улсын төсвөөр хөрөнгө тавьж өгөө. Тэр тавьсан хөрөнгөөр нь 9 тэрбум төгрөгөөр нь оролцох компани олдоогүй. Яг тэгвэл энэ 13 жил зуурцсан энэ зурмаг дээр хэн орж ажиллах юм бэ? Маш олон ажлууд нь тодорхойгүй, хийсэн ажлууд нь эзэнгүй болсон. Тэгээ сүүлд нь бид нар яасан гэхээр худалдаа авах ажиллагаа зарлаад эзэн олдохгүй болохоор нь аж ахуйн нэгж байгууллага компаниудад ялангуяа төрийн байгууллагууд хүсэл тавьж манай энэ ажлыг аваад хийгээд өгч. Тэгээд барилгын зэргийн 119-ыг авч хийсэн байх ч гэдэг. Бодит жишээ нь өнөөдөр энэ одоо Дархан Арена биш. Тэгээд эдгээр ажлууд хэрүү энэ хуулийн гаргалгаа гаргаж бид нар тэр сонгож харуултыг дараагийн шатны сонгож харуулт. Энэ чинь дараагийн шатны сонгож харуулт байхгүй юу? Дараагийн шатны сонгож харуултыг хийж энэ ажлуудыг хийгээгүй бол өнөөдөр манай Дархан улаан аймагт хийгдсэн том бүтээн байгуулалт замууд одоо энэ музей номын сангийн барилга зогссон байгаа. Дархан Юнайтед Арена өнөөдөр ороогүй байгаа. Дархан хавтатын зам байхгүй байгаа. Энэ гэрэлтүүлэг өшөө энэ ямар ажлууд байна? 15 дугаар агруу шинээр давтж байгаа дулааны шугам шилжээний ажил хийгдээгүй л байгаа. Яг л юм байгаа. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр мөрдөж байгаа Монгол Улсын хуульд мөрдөж байгаа энэ худалдаа авах ажиллагааны хуулийг илүү сайжруулах ёстой гэдгийг бид нарт харуулж байгаа. Энийг бид нарт шалгалтын ажил хэсгийнхэн ч маш сайн хийсэн. Энэ дээр нэг зүйл дээр би бүр нүүр бардам хэлхэн Дархан улаан аймаг авилга ашиг сонирхолгүй тэргүүний аймаг болох зорилготой. Энэ гэрээ байгуулад ажилласан компаниудтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил юм уу авилгалтай холбоотой асуудал байвал энэ дээр харин хариуцлах асуудал яригдж болно. Огт тийм зүйл байхгүй учраас энэ ажил явуулахын үүднээс өнөөдөр мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө Дархан улаан аймагт бүтээн байгуулалт хийснийхаа төлөө буруутна гэвэл өөр хэрэг. Тэгэхээр энийг бол одоо би өчигдөр мэдээлэл сонсоогүй. Гэхдээ зүгээр иргэдээс авж байгаа мэдээлэлээр бол их буруу ойлгож тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл одоо чинь таны надаас асууж байгаа ойлголтоор Дархан улаан аймагт энэ ажлыг тэрбум төгрөгөөр зам тавиараа гэхэд нь ямар сонгож харуулт хийхгүй байжгаад дөржиг дуудаад дөржөө чи энийг хийчих гэж өгж байгаа юм шиг. Тийм утгатай ойлгочвол энэ ч өөрөө буруу байхгүй юу. Гэтэл тэр дөржид өгсөн ажлыг урд нь зарлаад одоо бид нар нөгөө хамгийн сүүлд яриад байна шүү дээ. Тэгээд сүүлд нь улс юу гэж биднээс нэгтгэхгүй хөл
та нар тавьсан төсвийн хөрөнгө оруулалтаа шингээж чадсангүй гэдэг асуудал ярьдаг. Их хурлын гишүүд биднийг бас тийг загнадаг тийм. Одоо хамгийн сүүлийн жишээ шүү дээ ангиограф. Ангиограф одоо бидний шүүмжлэл байгаа. Гэтэл бид нар өнгөрсөн оны 1 сарын 24-өөс эхлээд 8 удаа зарласан. Тэгээд зарлаад гарах болгонд нөгөө компаниуд нь гомдол гаргаад тэгээд тэр шудраг өсөлтөний газар дээр очиод манай шалгаруулсан үйл ажиллагааг хүчингүй болгочих. Ингэж явсаар гад он гарчих. Тэгэхээр эн чинь яг энэ худлаах ажиллагааны процедур чи өөрөө ийм олон үе шаттай хүндрэлтэй байдаг гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Нэг зүйлийг дахиад би одоо бас ихтгэл төгс байгаа нь манай худлаах ажиллагааны газар болон хөгжлийн бодлогын хэлцээхэн ийм үйл ажиллагаагүй сонгон шалралтгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ үйл ажиллагаа процедурын дагуу яваад сонгон шалралтанд хүн оролцохгүй болоод тэр ажил эзэнгүй болоод тэр ажил бүтээн байгуулалт хоцорхоод байсан учраас дараагийн шатны хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авч ажилласан гэсэн үг. Нэгэнтээ бас улсын хэмжээний мэдээлэл цацагдчихлаа л да. Засгийн газрын хяналт хэрэгжүүл газрын дарга нь өөрөө бүр албан ёсны мэдээлэл хийгээд бүх одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаад одоо орон нутгийн бүх иргэд мэдээллийг бол яг таны одоо саяны хэлснээр Дархан аймагт хууль бусаар тендер хийдэм байна. Ингээ бараг л одоо авилгал хийх хул аваад ажил хийчдэм байна гэдэг ойлголтыг өгчөөд байна. Тэгэхээр та энэ дээр зөрүүтэй энэ байдлууд үүсээд байгаа гэдэг дээр. За яг би тэнд нэг санаа зовох юм алга надад. Яг гэвэл тэр байгууллага зөв буруу гэж тогтоодог байгууллага биш өөрөө. Энэ ажил өнөөдөр гараад бас олон нийт төрж байгаа ажил биш. Сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой иргэдийн гомдлын дагуу надад өгсөн мэдээлэлээр бараг 4-5 удаа шалгасан юм билээ. Авилгатай тэмцэх газар аудит, за Дархан аймгийн болон төвийн аудитууд гээд сангийн яам гээд бүх газрууд шалгаад энэ ажлуудыг бүгднийг ямар нэгэн зөрчилгүй үйл ажиллагааны хууль дүрмийн дагуу явуулсан байна гэж шалгасан юм бэл. Саяны ирсэн энэ хүмүүс л надтай өрөөнд орж иж уулзаад энэ ажлыг ярихаас ахуулаад яавал эдрийг буруутгах болох уу гэдэг өнцгөөс л ярьсан надтай. Би одоо тэр хүмүүсийн талаар мэдээллийг одоо дэлгэрэнгүй өгөөд ахын зөв буруу юу. Гэтэ ерөөсөө бид нар ингээд 1000 удаа саяны би танд тайлбарсан тайлбарыг ингээд хэлэхээр үгүй та нарын буруу гэдэг байдлаар л яриад байгаа. Тэгэхээр одоо тэр хүмүүс ямар зорилготойгоор энийг одоо ингэж шалгаж энэ мэдээллийг олон нийтэд ингэж гаргасан бэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Би бол яагаад энэ дээр нүүр бардан байгаад байна гэхээр энэ бол төрийн ажил хууль дүрмийнхэн дагуу явсан учраас би бол энэ дээр нэг санаа зовоод одоо тэгж хэлжлээ гал улсын хэмжээнд муу нэртэй муухай данстай болчлоо гэл тэрний ардаас тайлбар хийх гээд явах хүсэл алга. Таныг одоо өнөөдөр сонирхсан учраас өөрөөс чинь танд одоо тодорхой тайлбарыг өгье гэж бодож ингэж өглөө. Тэгээд та бүхэн бас тодорхой мэдээллүүдийг хөгжлийн бодлогын хэлц худлаах ажиллагааны газраас авч болно. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Дархан аймагт 12 дахь жилдээ шилдэг мэтгэлцэгч боловсролын хөтөлбөр мэтгэлцээний лигийн тэмцээн болох гэж байна. Нийтдээ 10 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд олон боломжуудыг сурагч нартай олгохоор Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас ажиллаж байхмаа. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ингээд Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас зохион байгуулдаг шилдэг мэтгэлцэгч боловсролын богино хугацааны хөтөлбөр мэтгэлцээний лигийн тэмцээний маань 12 дахь жилдээ зохион байгуулагдахад бэлэн болсон байгаа. За энэ удаагийн арга хэмжээ маань өнгөрсөн жил буюу шилдэг мэтгэлцэгч 11 маань Дархан аймгийн засаг дарганы хамын газар Дархан аймагт хэрэгжиж буй боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулжсэн бол энэ жил мөн уламжлал болгон боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан аймгийн засаг дарганы хамын газар бусад боловсролын чиг үүргийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудтай хамтран ажиллахаар бэлэн болсон байна. За энэ жилийн онцлог маань юу вэ гэхээр бид сурагчдын амралтын 7 хоног буюу хаврын 2 дугаар улирлын амралтыг ашиглан сурагч нартай сургалтын хөтөлбөр болон мэтгэлцээний лигийн тоглолтуудыг илүү ойрхон байдлаар буюу энэхүү лиг маань өнгөрсөн жил 4 сарын хугацаанд үргэлжилжсэн бол энэ жил 1 сарын хугацаанд 8 өдрийг ашиглан бид 3 удаагийн сургалт 6 удаагийн тоглолт буюу нийт 8 тоглолт оролцсон хүүхэд болгон хийж суралцаж түүнээсээ туршлага суралцаад үүнээсээ цаашлаад шилдэг 16, шилдэг 8 гээд шилдэг багууд нь шалгараад явах байгаа. Тэгэхээр энэхүү лигийн маань гол зорилго бид нар оюуны чадамжийг олох тал дээр нэлээд анхаарч байгаа бол дээр нь нэмээд Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын, чирэгжүүлэлтийн бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Оюун ухааны хувьд эрүүл сарвал байж чадж байгаа. Оюун ухааны хувьд хөгжиж чадж байгаа хүмүүс сурагчдынхаа бас бие, физиологи, эрүүл мэндийн бие бялдрын асуудалтай бид нар бас анхааран хамтран ажиллаж байгууллагуудаа сонгоо ажиллаж байгаа. Энэ жилийн мэтгэлцээний тэмцээнд оролцож байгаа сурагчид оролцогч нартай мэтгэлцэгч нартай өгөх мерчендайз бүтээгдэхүүн гэж ярьдаг. Дархны мэтгэлцээний нэгдсэн танхим шилдэг мэтгэлцэгч гэсэн поло бодолк болгон, павер банк, тэмдэглэлийн дэвтэр, флаш, за тэгээ бусад хэрэглэгдэх бал
За тэгэл бусад зүйлсүүд ингээд бэлдсэн байгаа. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бид нар багцаалж өгж байгаа гэдгээр бас онцлог. Өөрөөр хэлбэл оролцож байгаа сурагч нарт маань дурсамжилт нь дээр нэмээд одоо энэ мэтгэлцээний энэ клуб, мэтгэлцээний нэгдэл, энэ дархны мэтгэлцээний нэгдсэн танхим гэсэн байгууллагын маань үйл ажиллагаа цар хүрээ жил бүр тэлсээр байгаагаас өгүүлж харуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд арга хэмжээ маань 3 сарын 23 нээлтийн үйл ажиллагаа эхлээд 4 сарын 19-ний өдөр дуусгаар явж байгаа. За 23 бүтэнсээ өдрөгөө түүний дараа 7 оны бүтэнсээ өдрийг ашиглаад сурагчдын амралтын өдөр 3 дахь болон хагас бүтэнсээ өдрүүдийг ашиглаад бид энэ боловсролын хөтөлбөр лигийн тэмцээнээ үргэлжлүүлж явуулна. Тэгээд оролцогч хүүхдүүд маань яг энэ доор харагдаж байгаа сургалтын бүртгэл линк руу ороод бүртгэлээ захимаар 100% захимаар бүртгүүлэх шаардлагатай. За тэгээд захим дээр бүх мэдээлэл тавигдсан байгаа учраас энд орхигдсон мэдээллүүдийг бас тэндээс авах бүрэн боломжтой. Тэгээ бүртгэлийн хугацаа 3 сарын 18-ны өдөр хаагдана гэдгийг анхаараарай. Тэгээ бид хамгийн ихний 32 багийг л бүртгэж авнаа. Тэгээд сурагч нартай, багш нартай амжилт хүсье. Шилдэг мэтгэлцэж 12 та бүхэндээ хүрэлцэн ирсэн байна. Ингээд мэтгэлцээний лиг болон боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой, амжилт хүсье. Бид та бүхэндээ уламжлал ёсоор Дархан аймаг орон нутгийн хэмжээнд дэх орон нутгийн мэдээ цаг агаарын хөтөлбөрөөр танилцууллаа. Маргааш 19 цагаас шинэтгэн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзцай үзэгчтэй. Баяр та.